Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн орой шөнийн цагт хэрэгэлсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2020-с 2021 оны хүйтний улиралч хүчин төгөлдөр хэрэгжихэр болж байна. Хөнгөлөлт энэ оны 11-р сарын 1-ний өдрөөс 2021 оны 4-р сарын 1-ний өдрийн хүртэл хугацаанд үргэлжилнэ. Нийслэлийн гэр хорооллын бүсэд орой шөнийн цагаар буюу 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд хэрэгэлсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдно. Гэр хорооллын айл өрхийн орой шөнийн цагт хэрэгэлсэн цахилгааны тарифт 100% хөнгөлт үзүүлэх 1 сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 вольтын хүчтэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВц-цаг, 380 вольтын хүчтэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВц-цаг байхаар тогтоосон байна. Хөнгөлтөнд хамрагдахад айл өрхөд баталгаажсан өдөр шөнийн тарифт тоолортой байх шаардлагатай, мөн хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчинд хоримтлагдсан төлбөргүй байх ёстой. Засгийн газар 2017 оны 199-р тогтоолоор батлагдсан гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлт үзүүлэх журмын 3-р зүйлийн 3-5-д хэрэглэгчин тарифын хөнгөлт эдлэхээс өмнө хэрэгэлсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна гэж заасныг биелүүлсэн байх шаардлагатай юм. Цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байх мөн шаардлагатай. Хөнгөлтөнд хамрагдахын тулд хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй юм байна. Хөнгөлтийг Улаанбаатар цахилгаан түгээгсүүлжээ. Төрийн өмч төвцөөд компанитай цахилгаанаар хангах гэрээтэй гэр хорооллын бүх айл өрхүүд шууд эдэлж эхэлнэ.